Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Мандела эффект. Мандела эффект нь ямар нэгэн зүйлийг буруу санах юм уу? Бодитоор болоогүй үйл явдлыг болсон юм шиг бодож, хэн нэгний хэлсэн зүйлийг бодит юм шиг бодон, үнэн хэрэг дээрээ буруу бодол байдгийг уг эффект харуулдаг. Уг эффект нь Нельсон Манделагаас хөрсөлтэй бөгөөд, Нельсон Манделаг хүмүүс 1980 онд нас барсан, бүр маш их хүн шоронд нас барахыг нь харсан гэж 1980 онд түүний оршуулгыг хүртэл хийсэн байдаг. Энэ түүхээр маш их хүн түүнийг 1980 онд нас барсан гэж боддог. Тэгтэл яг үнэндээ Нельсон Мандела 2013 онд нас барсан бөгөөд үнээс л үүдэж уг эффектийг Мандела эффект гэж нэрлэсэн байдаг. Үүнтэй адил өөр жишээнүүд гэвэл олон хүн лүүний түнс гэж боддогч үнэндээ лүүний түнс байдаг. Мөнхөрөж Жорж хизээс сүлтэй байгаагүй, Монополи өвөө шилтэй байгаагүй, Пикачогийн сүл хар байгаагүй, Мона Лиза зурган дээр энэгээгүй, цасан цагааны шулам толмон гэж биш, харин шидэт толмон гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил бидэнд хуурамч эсвэл буруу дурсамжууд байдгийг уг эффект харуулдаг. Таны хувьд эдгээр зүйлүүдээс хэдийг нь чихнэр нь мэдэж байсан бэ?